Сайн бацхан уу, Руна ТV суугатаа тавтай морилцгоно. Өнөөдөр бид та бүхэнд бэлдсэн хэрэгээ ярихаасаа өмнө нэгэн бүтээгдэхүүний талаар танилцуулаад тэгэд ярьж эхлэе. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлээд алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөссөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеийн торимтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. Сайн байцгаана уу, Руна ТV суугатаа тавтай морилцгоно. Өнөөдөр би та бүхэндээ Солонгост гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтгэлээ. 1998 оны 11-р сарын 11-ний орой Сөүл хотын Жуннан дүүргийн Мангуудунд амьдардаг нэгэн дунд насны эхнэр нөхөр хоёр төгссөн харцаар цаг ширтэн хэн нэгнийг хүлээж байсан. Тэр өглөө ажилдаа явна гэд гарсан 20 настай охин нь одоо хүртэл гэртээ ирээгүй байсан юм. Уг нь тэр охин хизээч ингэж холбоо барихгүйгээр оройтож байгаагүй. Эцэг эхийнхэн сэтгэл улам их зовниж эхэлцгээсэн. Охиныг Ким Ми Сон гэдэг бөгөөд дөнгөж ажилд ороод хэдхэн хонож байсан, нийгмийн амьдралд шинээр хөл тавьж буй залуу бүсгүй байсан. Тэр мэдээлэл үйлдвэрлэлийн ахлах сургуулиар төгсөөд шууд ажил хийхээр шийдсэн нь гэр бүлийнх нь амьдрал боломж муутай байсантай холбоотой. 1998 он гэдэг бол Солонгост IMF буюу эдийн засгийн хямрал нүүрлэж хүн бүрт хүнд үе тохиож байсан цаг байсан. Тухайн үед ажил хийж байсан аавынхан цалин 5 ам бүлтэй гэр бүлийнхэн амьдралыг залгуулахад үнэхээр хүрэлцдэггүй байсан. Тиймээс Мисон эцэг эхийнхээ ачааг жаахан ч болов хөнгөлөхийн тулд ажил хийхээр шийдсэн. Тэр мөрөөдлөөр дүүрэн анхны ажилдаа орсон ч удалгүй хэцүү байдалтай тулгардаг. Компани захирал нь өөрөө мөнгөний бэрхшээлтэй байна гэсэн шалтгаанаар 6 сараас дээш хугацаанд цалинг нь өгж чадахгүй байсан. Эцэст нь Мисон тэр ажлаасаа гарч энд тэнд ажил хайж эхэлдэг. Ингэж яваад тэр түндэ мөнд байрлах нэгэн түгээлтийн компанид ажилд орж чадсан. Эцэст нь доктортой ажилтай боллоо гэж маш их баярлаж байсан тэр охин өглөө нь ажилдаа гараад оройн нь гэртээ ирэхгүй аав ээж хоёр нь санаа зовон байж байсан. Мисон архи дарсны уулзалтанд дуртай хүн биш, найз залууч байгаагүй. Хэрвээ ажлын дараа найзуудтайгаа уулзах төлөвлөгөө байсан бол өглөө гарахаасаа өмнө заавал эцэг эхтэй хэлхэл байсан. Эцэст нь маргааш өглөө болтол хүлээсэн эцэг эх нь энэ байдлыг нэг л хэвийн бус байна гэж мэдэрч цагдаад сурггүй болсон тухай мэдэгддэг. Гэтэл эндээс санаанд оронгүй зүйл болж эхэлдэг. Мисоны нэрийг бүртгэж авсан цагдаа гайхсан янзтай гэр бүлийнх нь энэ Ким Мисоны талаар өөр нэгэн хэрэг бүртгэгдсэн байгаа гэдгийг мэдэж байгаа юу гэж асуудаг. Эцэг эх нь гайхан юу гэсэн үг вэ гэд асуухад цагдаа нар өмнөх өдөр нэгэн мэдүүлэг ирсэн бөгөөд Мисон их хэмжээний мөнгө завшчаад оргон зайлсан гэж бүртгэгдсэн байна. Мэдүүлэг өгсөн хүн нь түүний ажиллаж байсан компани захирал 44 настай Паннеон гэдэг хүн. Түүний ярьснаар шинээр ажилд авсан нэгтлэн Мисон нь ширээний шургуулганд хийж байсан компани 21 сая 500 мянган воны бэлэн мөнгийг аваад зугтсан гэд түүнийг цагдаад мэдгдсэн байсан. Тэгээд тийм залуу даруухан ажилсаг харагдаж байсан хүүхэд яаж ийм зүйл хийж чадаж байна гэж өөрийгөө бас хохирогч мэтээр цагдаад бүртгүүлсэн байсан. Тэр мөнгө нь өөрт нь ч маш хэрэгтэй байсан гэж тэр хүн бүртгүүлсэн байсан. Үүнийг сонссон эцэг эх нь маш их чочирддог. Амьдрал нь нэлбэг биш ч тэдний охин хизээж буруу замаар явж байгаагүй маш зөв хүмүүжилтэй хүүхэд байсан. Тийм охин ажилд ороод удаагүй байж агаад мөнгө завшна гэдэг бол үнэхээр итгэмээргүй. Гэхдээ нөгөө төгөөр хэрвээ энэ нь үнэн байвал яах вэ гэсэн баг зэргийн хэрэгэлзээч гэсэн төрцгөөж байсан. Гэсэн ч тэд Мисоныг төрүүлж өсгсөн бүх хугацаанд ганц ч удаа асуудал тарьж байгааг нь сонсож байгаагүй. Тэр үнэхээр үлгэр жишээ хүүхэд байсан. Ажил хийх болсон шалтгаан нь ч гэсэн эцэг эхтэй туслая гэсэн бодлоос үүссэн. Тийм охин гэр бүлийнхэндээ юу ч хэлэлгүй оргоно гэдэг нь бол байж болшгүй зүйл шиг санагдаж байсан. Нөгөө захирал бан харин Мисоны эцэг эхээс бүр хитрхи зүйл шаардаж эхэлдэг. Охин нь авсан гих тэр 20 сая воныг эцэг эх нь нөхөн төлөх ёстой гэж тулгаж эхэлдэг. Эцэг эх нь эхлээд түүнийг тайвшруулж энд ямар нэгэн будлаан буруу ойлголт байгаа нь гарцаагүй гэж хэлж үзсэн ч бан улам их уурлаж давшилж эхэлдэг. Тэгэхээр та нар намайг худлаа ярьж байна гэж байгаа юм уу?
Өчигдөр хүртэл шургуулганд маань байсан мөнгө Мисон ажилдаа гарсны дараа алга болчихсон. Тэгвэл буруутан нь хэн байх вэ гэж дайрч эхэлдэг. Тэр ч бүх хэл тэр 20 сая вон яг одоо компани үйл ажиллагаанд хэрэгтэй. Эцэг их нь мөнгийг нь өгөхгүй бол би гомдлоо татахгүй хуулийн дагуу явна гэсэн маш хатуу байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлдэг. Компани захирал банкны хувьд өөртөө ингэж их ихтэй байсан шалтгаан байсан. Мисоныг ажилд авах үед эцэг их нь гарын үсэг зурсан нэгэн баталгааны бичиг байсан. Анх ажилд орох ярилцлаганд ирэхэд бан ингэж хэлсэн. Манай ажил бол түгээлтийн ажил, ихэвчлэн бэлэн мөнгөтэй харьцдаг. Би анх удаа харж байгаа Мисонд яаж шууд итгэх вэ? Батлан даагч хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Ингээд 20 настай Мисон нийгэмд дөнгөж хүл тавьж байсан болохоор энэ үгийг нь үнэн гэж ойлгоод аавдаа дамжуулдаг. Ингээд эцэг их нь охиндоо тусахын тулд ямар ч сэжиггүйгээр санхүүгийн батлан даагч нь болж хэрв охины үйлдэлээс мөнгөний хохирол гарвал бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн бичигт гарын үсэг зурцгаасан байсан. Баан ч гэсэн одоо түүнийг үндэслээд мөнгө нэхэж байна гэсэн үг байгаа. Цагдаагийн хувьд нэг талаас гэр бүлийнх нь сурггүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн байхад нөгөө талаас компани захирал нь тэр охин мөнгө аваад зүгтсэн гэж мэдүүлсэн байсан болохоор Мисон үнэхээр мөнгө авч орон зайлсан байж магадгүй хувилбарыг үгүйсгэж чадахгүй байсан. Ингээд бодит байдлыг тогтоохоор шалгалтаа эхлүүлдэг. Мисон саяхан энэ компанид нэгтлэнгийн ажилтнаар орсон байсан. Ярилцлага өгөхөд нь тэр дор нь ажилд авсан. Огноог нь тооцоод үзтэл тэр компанид орсон нь ердөө 7 хоногийн өмнөөс. Өөрөөр хэлбэл бүрэн утгаараа ажиллаж эхлээд 3 дахь өдрөө л мөнгийг нь аваад алга болсон гэсэн үг. Гэвч мөрдлөг гүнзгийрэх тусам цагдаа нарт ямар нэгэн зүйл таарахгүй байгаа нь харагдаж эхэлдэг. Нэгдүгээрт Пангнеоны ажиллаж байсан компани өөрийнх нь бүтэц маш с ิจ гтэй байсан. Тэр газар байгуулагдаад сарч болоогүй шинэ газар. Өмнөх 10 дугаар сард түндээ мөн Ёндо дундах нэгэн хуучин муу байшинд Ханяан түгээлт нэртэй жижигхэн офис нээсэн байсан. Гэтэл энэ түгээлтийн компани гэсэн мөртлөө маш хачирхалтай зүйлсээсэн. Хамгийн гол нь бүр албан ёсоор бүртгэлэнч тодорхой биш бараг зөвшөөрөлгүй компанисэн. Яг юуны бизнес эрхэлдэг нь ойлгомжгүй, орлого борлуулалтын бүртгэлж байхгүй, харилцагчдын мэдээлэлж байгаагүй. Байгууллагатаа сар болоогүй байсан гэхэд компани оршин тогтнол өөрөө бүдэг байсан. Түүнчлэн ажилтан нь ердөө 3 хоногийн өмнө орсон Мисон ганцаараа байсан. Ингэснээр сэжиг шууд захирал руу чиглэсэн. Цагдаа түүний мэдээллийг шалгатал өмнө нь автобусны жолоочоор ажиллаж байсан түүхтэй. Гэхдээ түүнээс өөр түгээлтийн салбарт ажиллаж байсан туршлага ерөөсөө байгаагүй. Цагдаа түүнийг шууд дуудаж байцаалт авч эхэлдэг. Яаж офис нээсэн юм бэ? Яаж ажиллаулдаг вэ гэх мэт маш энгийн асуултууд асуухад үүнд нь бан ерөөсөө хариулж чадахгүйсэн. Яг тэр мөчид цагдаа нар маш үндсэн нэг асуултаа тавьж эхэлдэг. Бодит үйл ажиллагаагүй, орлогочгүй компанид нэгтлэнгийн ажилтан яагаад хэрэг болсон юм бэ? Тэгээд яагаад эцэг ихээр нь заавал баталгаа бичүүлсэн юм бэ? Хамгийн гол нь орлогч үгүй 20 сая вон гэдэг тийм их мөнгө яагаад компани мөнгө байх ёстой гэж бас яагаад тэр мөнгийг банкнд биш ширээний шургуулганд хадгалсан юм бэ гэх мэтчлэн асууж эхэлсэн. Цагдаа нар уйггүй шахаж асуухад бан урдын адил будилсан авцалдаагүй зүйл ярьсаар л исэн. Энэ үед сэжиг бараг л итгэл үнэмшил болж хувирдаг. Хэрв бан ярьж буй бүх зүйлээ зохиож байгаа бол Мисон сайн дураараа ор сурггүй болсон биш, харин түүнд ямар нэгэн хэрэг тохиолдсон байх магадлал маш өндөр болж таардаг. Ингээд байдал огцом өөрчлөгдөж мөрдөн шалгах баг Мисоны хаашаа алга болсныг яаралтай мөрдөж эхэлцгээдэг. Ялангуяа тэд банкийн тухайн өдрийн хаана юу хийж байсныг нь нягтлж эхэлсэн. Бан өөрийгөө бүтэн үдээс хойш оффистой байсан гэж мэдүүлсэн ч тэр нь худал болох нь удалгүй илэрдэг. Түүний эд зүйлсийг шалгахтал өмднийх нь халааснаас хурдны замын төлбөрийн баримт гарч ирдэг. Үүгээр сурггүй болсон өдөр тэр Кёнгсан богдуу мужийн Кумчон хотоос зүүн сөүлийн чиглэл машин жолоодож явсан нь тогтоогддог. Энэ хооронд өөр нэг мөрдөгчдийн баг банкийн офисыг нэгжиж байсан. Жижиг хуучин газар байсан болохоор хайхад тийм ч хугацаа ороогүй. Дараа нь тэд банкийн аванти машиныг шалгаж эхэлсэн. Тэгтэл тээшний хаалгыг онгойлгосон мөрдөгчд хэл хөггүй болсон. Учир нь тээшин дотор бараг 1 м орчим урттай хайрцаг байсан. Түүний дотор хэд хэдэн давхар гэлгаруудаар ороосон ямар нэгэн зүйл байсан бөгөөд болгоомжтой нээж үздэл хүний тасалсан бие болон зарим хэсгүүд гарч ирсэн. Мөн хажууд нь хэрэгт хэрэгэлсэн төмөр хөрөөч хамтдаа байсан. Ингээд цагдаа нар шинжилгээнд явуулж шалгаж үзэхэд харамсалтай нь тэр цогцос Мисоны цогцос мөн болох нь илэрдэг.
Ингээд сургаггүй болсноос ердөө 2 хоногийн дараа 11-р сарын 12-нд цагдаа нар Помпеоныг хүн амны хэрэг болон цогцос нууж устгасан хэрэгээр яаралтай баривчилдаг. Толгоо гудайлгасан баан сэтгүүлчдийн асуултанд маш хачин хариу өгж исэн. Тэр зүгээр л үг ярьж чадахгүй амандаа бутнаж ойлгомжгүй үгүүдийг хэлж исэн. Дараа нь байцаалтын явцад түүний аллагын сэтэл болсон бөгөөд тэр нь бүрч утгаггүйсэн. Тэр өмнө нь автобусны жолооч байсан ч цалин нь хэтэрхий бага. Тэгээд ажилласаа гарсны дараа мөнгө олох арга хайж яваад амьдралаа хэрхэн залгуулах нь бүрхэг болж хадгалсан мөнгөн ч дууссан. IMF буюу хямралаас болж ажил олох боломж улам ховорцсон. Ийхүү 5 сараас дээш хугацаанд ажилгүй явж байгаад нэг өдөр телевиз үзэж суухдаа нэгэн драмын анхаарал татсан хэсгийг олж хардаг. Хүн алж даатгалын мөнгө авдаг гэмт хэргийг харуулсан тэр хэсгийг үзсэн даруйдаа банкын толгойд аимшигтай санаа орж ирсэн байна. Хэрв нэг олигтой компани дүр эсгсэн газар нээгээд ажилтан авч түүнийг алчгаад эцэг эхээс нь санхүүгийн баталгааны мөнгийг нь салгаж авбал яах вэ гэж бодон түүхээ зохиож эхэлсэн. Тэгээд түндэ мөнд хямдхан нэг өрөө офис түрээсэлж авсан. Санамсаргүй байдлаар тэнд өмнө нь байсан компани Ханяан түгээлт гэсэн компани байсан бөгөөд компанийхаа хаягаа орхиод явсан байсан. Өөрөөр хэлбэл энэ бол түүний өөрийн компани биш, зүгээр өмнө нь байсан компани хаяг байсан. Үүнийг нь ашигласан гэсэн үг байна. Дараа нь зарын сонинд нягтлан ажилд авна гэсэн зар өгдөг. Ингээд 11-р сарын 3-нд Мисон ярилцлагаар ирэхэд банк шууд тэр дорн түүнийг ажилд авсан. Дараа нь төлөвлөсний дагуу эцэг эхээр нь санхүүгийн батлан даагчийн бичиг хийлгэсэн. Хэрэг болсон өдөр буюу 11-р сарын 10-нд Пан үдээс хойш оффистоо ирдэг. Тэгээд Мисонд гинт би орон нутг руу мөнгөө цуглуулах ажилтай явах гэж байна. Чи надтай хамт яв гэж хэлдэг. Тэр Мисоныг машиндаа суулгаад өөрийн төрсөн нутаг Кёнгсанбуг мужийн Кымжон хотын нэгэн уулын бил рүү авч явдаг. Оройн 6 цаг өнгөрөхөд нар жаргаж харанхуй болж эхэлсэн. Энэ үед Бан Кымжангүний Тэдонгмёны нэгэн уулын хажуудах эзгүй уулын зам дээр машинаар нууцаар зогсоосон. Тэр үед л Мисон ямар нэгэн зүйл буруу болж байгааг мэдэрч эсэргүүцэн зүгтхийг оролцсон боловч аль хэдийн оройтсон байсан. Банк түүний хоолойг нь боож алсан бөгөөд дараа нь хажуугийн уул руу чирч аваачаад хөрөөгөөр цогцыг нь хувааж эхэлсэн. Хэн болохыг нь танихад хөргөх толгой хэсэг болон хурууны хээтэй 2 гарыг нь ууланд булсан байгаа. Харин их бие болон зарим хэсгийг өөр газар хаяхаар машиндаа хийж сөөвл рүү бутсан. Гэвч тэр цогцыг бүрэн устгаж амжаагүй атлаа хулгайн тухай худал мэдүүлэг өгч Мисоны эцэг эхээс мөнгө нэхэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгээ нуухаасаа илүү мөнгө салгаж авахын түүнд илүү чухал байсан гэсэн үг байна. Энэ байдлаас харахад банкын нүдэнд зөвхөн мөнгө л харагдаж байсан бололтой. Тухайн үеийн хэвлэлийн мэдээнүүдэд дурдсанаар Бан Мисоны өмнө 10 дугаар сарын 28-нд 20 орчим насны өөр нэг эмэгтэйг ажилд авч байсан. Гэтэл тэр эмэгтэй ч мөн ажилд орсноосоо 4 хоногийн дараа сургаггүй болсон байсан. Түүнтэй холбоот хэрэг гарсан байж магадгүй гэж тухайн мэдээлэлд гарсан ч тэр хэргийн эцсийн дүгнэлт бол олон нийтэд ил болоогүй. Юутайч Помпеон хүн амны хэрэг цогцос гэмтээсэн нуусан хэрэгээр шүүхэж шилжиж анхан шатны шүүхээс цаад авах ял сонссон. Давж заалтахыг оролцсон ч 1999 оны 1-р сард цаазын ял нь эцэслэн баталгаажсан. Солонгост 1997 оны 12-р сарын 30-наас хойш цаазын яллуудыг оноож исэн боловч нэг ч цаазын ял гүйцэтгэгдээгүй. Тиймээс Помпеон амьд байгаа цаазын алтнуудын жагсаалтанд байх ёстой. Гэтэл яагаад ч юм түүний нэр тэр жагсаалтнаас олдоогүй. Тиймээс магадгүй тэр хоригдож байхдаа нас орсон байж магадгүй эсвэл азтай тохиолдлоор ялыг нь бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн ч байх магадлалтай. Мисоны амьд ахуйдаа бичиж үлдээсэн өөрийн тэмдэглэлийн нэг хэсэг түүний сэтгэл шингэсэн бичвэр ил болдог. Дэвтэр дээрээ одоо ажилд орохын тулд намтраа бариад энэ авч явах шаардлагагүй болсондоо баяртай байна. Би ганц төрөгч болтугай олж ээжийнхээ зовлон гэж ааханч болов хөнгөлнө гэж бичсэн байсан. Харамсалтай нь энэ нь Мисоны амьдралын сүүлчийн бичвэр болж үлдсэн. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ төрөд өндөрлж гин. Тэгээд өөрийнхөө зүгээр мөнгөний шунлаас олж ямар ч гэм буруугүй дүнгэж хорхон нас хүрээд амьдралаа эхэлж байсан аав ээжтэй туслах гэж зорж байсан залуухан охиныг амь насыг нь ямар ч шалтгаангүйгээр хөнөөж цогцыг нь хэсэглэн хувааж хайсан. Тэгээд ч зогсохгүй бүр аавч хоёроос мөнгө нэмж авах гэж байсан.
үнэхээр аимшигтай, эмчигшүүртэй хэрэг байлаа. Тэгээд та бүхэн энэ хэрэг дээр өөрт төрсэн сэтгэгдлүүд, бие биендээ сэрэмжлүүлэхийг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.